Гэхдээ надад арга байна. Хулгай арга байгаа байхгүй юу? Хулгайгаар суурлын болчих юм бол хэд 10 жил ч гэсэн ашиглаа явж болно. Өнөөдрийн бичлэгээр дэрийг та бүхэн зааж өгье. Сайн бацгаана уу, мөнгөчин байна. Өмнөх хичээлээрээ бүгдээр Illustrator, Photoshop хоёрын ялгаа алийг нь юунд ашиглах вэ гэдгийг товчхон сурсан байгаа. Тэгвэл өнөөдрийн бичлэгээрээ Photoshop-ийн хичээлийг эхлэх болно. Photoshop-ыг үнэхээр сурах хүсэлтэй хүмүүс байгаа. Таанаас яаж эхлэх вэ? Photoshop гэдэг аппликейшнийг хаанаас татах вэ гэдгийг мэдэхгүй хүмүүс байгаа. Та бүхэнд би өнөөдрийн бичлэгээрээ зааж өгье. Энэ үнэхээр маш амархан. Танд мөнгө байгаад л болно. Money. Тэгвэл над чиг мөнгөгүй хүмүүс нь яаж сурлуулах вэ? Оо Мария. Гэхдээ надад арга байна. Хулгай арга байгаа байхгүй юу? Хулгайгаар суурлын болчих юм бол хэд 10 жил ч гэсэн ашиглаа явж болно. Өнөөдрийн бичлэгээр дэрийг та бүхэн зааж өгье. За тэгвэл хамтдаа бичлэгэнд орцгоё. За Adobe компани талаар та бүхэн танилцуулсан байгаа. Ямар олон аппликейшн, програмуудыг хийж бас дэлхийд дээр ямар олон хүмүүс ашиглаж байгааг та бүхэн танилцуулсан байгаа. Тэгвэл мөнгөөр худалдаж авдаг хүмүүс хэрхэн худалдаж авдаг талаар бас товчхон танилцуулаад тэгээ нөгөө зарахтаа орё. Тэгвэл бүгдээрээ өөрсдийнхөө браузероор Adobe гэд хайх юм бол Adobe компани маань сайт нь гарч ирнэ. Хамтдаа ийш оръё. Орсны дараа энэ болохоор төлбөр хийгээд ашиглаж болохоор хуулиар байна. Бас 7 хоногийн турш ашиглах, эсвэл 14 хоногийн турш үнэгүй ашиглах хуулиар байгаа. Үнэгүй ашиглангаа энэ аппликейшн програм маань хэрхэн ямар програм бэ гэдгийг үнэгүй ашиглаж болох хугацаа гэсэн үг. За бүгдээрээ орох юм бол энэ хамгийн эхний хэсэг рүү орох юм бол эндээс харах юм бол Photoshop-ыг болохоор 1 сарын турш $22 баг $23 төлнө. Adobe Premiere Pro-г бичлэг эдит хийдэг програмыг бас мөн ялгаагүй $23 байна. Illustrator бас $23, After Effects бас ингээ бүгдээрээ сарын турш болохоор 1 сарын турш бодохоор $23 гэсэн үгээр Монгол мөнгөөр үржүүлээд 63-ыг үржих нь 3500 бодъё та. Тийм бас 80500 орчим болох юм байна. Тэгээд сар болгон 8500 өгөөд мөнгөтэй хүмүүс ингээд төлөд хийхэд болно. За ингээд бусад аппликейшнүүд нь програмууд нь ч гэсэн ингээд төлөөд ашиглаж болохоор байна. Энд чинь харах юм бол Photography гээд 1 тератыг $19 сарын турш энэ Lightroom гээд нөгөө хүмүүс зураг дарчаад зураг өнгө гэж янзлдээ шүү дээ. Тэр програм Photoshop хоёрын зэрэг ашиглахад $19 гэж байна. Энэ яагаад хоёулаа зэрэг ашиглаж байгаа мөртлөө хямдхан байгааг нь мэдэхгүй байна. Ямар ч тач энийг бас авч болох юм байна. За энэ сонголтууд байгаа шүү дээ. Энэ бизнес гэдэг рүү орох юм бол бас худалдаж авах сонголт байгаа. Гэхдээ би өмнө нь болохоор Adobe програмыг бас төлбөр төлж хэрэглэдэг байсан байхгүй юу? Яаж хэрэглэдэг байсан бэ гэхээр одоо энэ студент буюу бас teacher гэдэг одоо сурагч багш нар зөвлөсөн юм хуулиар байдаг байхгүй юу? Одоо энэ Great Cloud All Ops гэдэг энэ $59 одоо сарын төлөлтийг $19 төлөөд энэ дотор болохоор одоо Photoshop, Illustrator хэд хэдэн програмууд ингээ хамтдаа нэгдсэн байгаа. Тэгээд энийг болохоор сонгож аваад сарын болгонд төлөөд хэрэглэдэг байсан байхгүй юу. Гэтэ миний хувьд яг энэ Photoshop, Premiere Pro энэ програмуудыг болохоор байнга хэрэглэх цаггүй болсон. Мөн энэ зүйлээр би мөнгө ажил хийгээд энэ зүйлээр дамжуулаад мөнгө олдог тийм ажилтаа биш учраас сар болгон бас $20 ингээд төлөө яваад үнэхээр хэцүү байсан нэрээ. Үнэн хэцүү байсан болохоор болоод хулгай аргаараа суурлуулсан байгаа. Гэтэ мөнгөтэй бол та хүний сайтаас мөнгөний төлөөл ямар нэгэн крак янз бүрийн юм хийхгүйгээр шууд татаж хэрэглэж болно шүү. Тэр нэг амархан. Бас төлөлт хийгээд ашиглаж байгаа давуу тал нь юу вэ гэхээр хэрвээ одоо нэг сарын төлөлтөн дээр 1 тера ч юм уу 512 GB гэдэг шиг юм cloud өгдөг байхгүй юу? Google Drive дээр бид нэр үнэгүй ашигладаг нэг 15 GB өгдөө шүү дээ. Тэрэн шиг өгдөг. Тэгээд ямар нэг одоо Photoshop дээр нэг постэр хийгээд эсвэл Illustrator нэг постэр хийхдээ тэрийг компьютер дээр хадгалахгүйгээр тэр cloud дээр хадгалж байна. Гэхдээ хаач явж исэн нөгөө cloud-ээс нөгөө файлуудаа татаж аваад дахиад ажиллаа хийх боломжтой гэсэн. Заавал нөгөө компьютер дээр файлаа авч явах эсвэл флашнд ч юм уу хаарданд аваад явах шаардлагагүй гэсэн. Тэр нь яг үнэхээр гоё давуу талтай. За тэгвэл нөгөө хулгай аргыг яаж хулгай аргаар суйрлуулад удаан хугацаанд ашигладаг вэ? Бас манай монголчууд бас над чи мөнгөгүй хүмүүс ашиглаж байгаа тэр аргыг та бүхэн зааж өгье. За
маш нууц арга шүү. За би та хүнд хэрхэн татах аргыг зааж өгье. Бүгдээр description хэсэгт харах юм бол би линкүүдийг өгсөн байгаа. Энэ Монгол NAS гэдэг сайт байгаа. Монгол NAS сайтны сайн мэдээ гэдгээр нь орох юм бол медиа дотор мөн энэ install дотор 3 гэдгээр орох юм бол Adobe 20 оных байгаа. Энэ дотор болохоор After Effects мөн Illustrator, InDesign, Media Encoder гэдэг Photoshop, Premiere Pro 22 гэд байгаа. Мөн 21 дотор орох юм бол мөн одоо Premiere Pro 23 хүртэл ингэ байгаа. Мөн эндээс харах одоо Premiere Pro-гийн 22, After Effects-ийн 23 гэл бүгдийг ингээ оруулсан байгаа гэсэн үг. Тэм учраас манай итгэж харахад үснэр болохоор өөртөө нөгөө Монгол NAS руу нэвтэрч ордог хаягаараа нэвтэрч ороод энэ дээрээсээ mouse 2-оо дараад тэгээд download-ыг дараад татаж авахд болно гэсэн үг. Windows дээр татах файлууд нь баггүй юу? Хэрвээ Macintosh, MacBook, iMac хэрэглэдэг хүмүүс маань энэ Mac гэсэн байгаа хэсэг рүү орох юм бол энэ чиний Illustrator бас Photoshop-ыг суйрлуулсан байгаа. Одоохондоо Photoshop ороогүй. Гэхдээ Illustrator, Microsoft Office-ийн програм суудсан байна. Би болохоор Photoshop-ыг нэмчихье. За эндээс татаад хэрэгж болно. За татах аргыг та хүнд энийг зааж өглөө. Тэгээд суулгах аргыг болохоор та хүн өөрөө оролдоод сурч байгаа гэж бодож байна. Тэгээд сүүлийн үед болохоор юм болгоныг өөрөө ингээд хүнээр хийлгүүлэх гээд өөртөө ингээд сурах үйл явц байхгүй амарчлах тийм бэлэнчлэх тийм сэтгэлгээтэй болсон юм шиг санагдаад байгаа. Зүгээр YouTube руу ороод How to Photoshop install гээд хайх юм бол богинохоо яаж суйрлуулах вэ гэдэг бичлэг гараад ирнэ. Тийм учраас тэрийг үзэж байгаа. Та хүн өөрөө суйрлуулж байгаа. За тэгээ Windows дээр хэрэгжилж байгаа хүмүүс маань болохоор Windows-ийн вирусын программыг унтраагаад мөн Wi-Fi-га унтрааж байгаа суулгаарай. Тэгээд Adobe-ийг болохоор Mac дээр суйрлуулж байгаа хүмүүс болохоор өмнө нь Mac-ийн нөгөө нэг Pre ч юм уу хуулиар 7 хоног ч юм уу хэрэгэлсэн хүмүүс байгаа бол application хэсэг рүү ороод нөгөө Adobe-тэй холбогдолтой бүхий л одоо аппликейшнуудыг устгаж агаад тэгээ компьютероо унтраагаад асаагаад тэрний дараа бас интернетээгээ унтраагаад тэгээ суйрлуулаасай гэж хүсэж байна. Mac дээр ч гэсэн ялгаагүй суйрлуулахдаа YouTube-ээс How to Mac Photoshop install гэж хайх юм бол яаж суйрлуулах вэ гэдэгт амархан гараад ирчих байгаа. За бүр чадахгүй байгаа хүмүүс нь комент хэсгээр бүгдээрээ чат бичээрэй. Мөн хувь чат руу бичээд зөвлөгөө аваад эсвэл бүр болохгүй миний цаг зав болох юм бол та хүнд TeamViewer ч юм уу Apple ID-гийн нөгөө шууд холбогдож байгаа sharing-гээр та хүндээ шууд холбогдож байгаад би суйрлуулад өгнө. Mac дээр болохоор бас бүр амархан суйрлуулах байгаа. Тэгвэл дараагийн хичээлээрээ бүгдээрээ Photoshop-оо бүгдээрээ суйрлуулсан хичээлээ үзэх байхаа гэж бодож байна. За тэгвэл дараагийн хичээлээрээ уулзцгаая. Баяртай. 11 цаг 5 минут өнөөдрийн хичээлийг шөнө хийж байна. Ер нь бол өглөө 6 цагаас 9-ийн хооронд болохоор яг хувийн цаг суралцах ч юм уу хичээлээ бэлдэх, рекорд хийх цаг олдож байгаа. Тэгээд тэр өглөө хөвчлэн хичээлээ бичиж бодож байгаа. Тэгээд маргааш болохоор тэрэлж явах учраас өнөөдөр арай ингээ бичиж байна. Хагасын өдөр болгон хичээлээ заавал оруулах болно. Тэгээд 6 сараас хойш хичээлээ бүр 7 хоногт 2-3 хичээлийг оруулах болно. Одоо болохоор үнэхээр завгүй байгаа учраас 7 хоногт нэг хичээлийг оруулаад явж явъя. За тэгээд бүгдээрээ сурлагын өндөр амжилт бүгдэнд хүсье. Баяртай. Орч амридаа.